цахим аюулгүй байдалд анхаардаг. Тийм ээ. Хэрвээ ямар нэг буруу зүйл хийгээгүй бол нуугаад байх шаардлагагүй, тийм үү? Тэр ч тийм шүү. Хэрвээ хүмүүс гин буруугүй юм бол яагаад тэдэнд хувийн нууц чухал гэж, тэд юу нуун гэж? Тийм ч юм уу? Магадгүй террорист байх л та. Чамд нуугаад байх зүйл байхгүй, тийм үү? Яг зөв. Засгийн газар юу хийх нь чамд хамаагүй юу? Тийм ээ. Тэд таны цахим шуудан шалгах нь зүгээр үү? Тийм ээ, тэнд нэг он зүйл байхгүй л те. Тийм ээ. Дээрээс нь тэд таны гэр бүл болон найзууд хэм болохыг бас тэдний юу ярьдгийг мэдчихвэл Яагаад тэд ийм зүйл хийнэ гэж? та мэдж байгаа штэ улс орны аюулгүй байдал, таны утас компьютер, камераар дамжуулаад таны юу хийж байгааг бүгдийг мэднэ гэвэл Байцаараа. Тэд үнэхээр ингэдэг гэж юу? мөн тэд дээрээс нь 0-ийн өрөөнд чинь веб камер байрлуулна. Гэхдээ чамд огт мэддэхгүйгээр. 0-ийн өрөөнд үү? Тийм ээ. Энэ бол терроризмын эсрэг авч буй арга хэмжээний нэг хэсэг нь. 0-ийн өрөөнд үү? Энэ үнэхэр жижиг бас танд огт анзаарагдахгүй. Байж хүлээгээрээ. Энд чинь таалагдахгүй байна. Чи ямар ч буруу зүйл хийгээгүй тийм үү? Тийм ээ. Гэхдээ миний хувийн эрх чөлөө яах болж байна? Гэхдээ чи хувийн эрх чөлөө зөвхөн террористуудад хамаатай асуудал гэсэн. Би уг нь яг тийм утгаар хэлээгүй л дээ. Чи засгийн газартаа итгэдэггүй гэж юу? Үгүй ээ, яг тийм биш л дээ. Яагаад засгийн газарт хүмүүсийн хувийн мэдээлэл хэрэгтэй болно гэж. Энэ бүх надад үнэхээр таалагдахгүй байна. Яг одоо хүний эрхийн хамгаалагчийг сонсогдож байна. Би зүгээр яагаад тэднийг ингэж байгааг ойлгохыг оролдож байна. Яагаад миний хувийн хэрэг рүү хамаагүй орж байгаа юм бэ? Би дуудахтаа чамд ямар ч нуух зүйл байхгүй гэж бодсон юмсан. Тийм ээ. Гэхдээ тэр зүйл чухал биш. Чи улс орноо дэмжидэггүй. Мэдээж тэгэлгүй яах вэ? Манай улс хүмүүсээс тэр дундаа хувь хүний эрх чөлөөн дээр оршин тогтнодог шүү дээ. Хэрэв засгийн газар хамаа намаагүйгээр хүмүүсийн захим шуудан, утасны дуудлага, зураг, интернет хайлт зэрэг мэдээллийг цуглуулвал энэ бол буруу. Засгийн газарт харилцаа холбоо хянах хууль ёсны ямар нэгэн шалтгаан байж болно. Гэхдээ хувийн нууцад хөндлөнгөөс халдах бол маш хатуу шалгуур тавих ёстой. Тухайлбал нэг иймэрхүү ч юм уу? Үндэслэлтэй сэжиглэх шалтгаантай байх. Хуульд нийцсэн байх. Шууд хамааралтай байх. Ялгуурлан гадуурхаагүй гэх мэт.